Намсран банзрагчийн зохиол Сүүлчийн буун дуу. Арван 6 дугаар хэсэг. Гэрийн гадаа шахан буу тас хийхэд бүжин лам цочин сэрэгтэй муухай ойрлов. Хөөй гэж дулмаа бас уулгалтан босон хариалаа. Гэрт тас харанхуй үүр тэмдгэрэх яагач үгүй бололтой. Айд сандарсан хоёр бүсгүй нэг хэсэгтээ дуугарч чадсангүй. Буундуу дахин дуугараагүйч ноход ярган боргоосоор л байв. Бурхан минь бас л алж хядаж байх шиг байна та. Яанта гэж дулмаа аяархан хэлээд санаа алдав. Бүжин лам өвлийн нэгэн хүйтэн өдөр дааг хүрээнд ирсэн цагаас хойш үргэлжил буундуунаар цочин сэрж айн төгшиж олон чүнийг нойргүй өнгөрөөсөн билээ. Зөвхөн энэ бүсгүйч биш, хүрээний 1000 түмэн хүн энэ өвөл хаврын олон шөнийг буундууны дор чичрэлдэн амь насаа бурхан даандаатгаж хэрхэх учраан олохгүй айн төгшиж байв. Богдын хүрээ Монгол түмний итгэл бишрэлийн орон. Оройн дэд очирдар Түмэн наст богд эзэн хааны өргөө халах 4 аймаг шав тавын олон иргэд бурхны орон болсон энэ газрыг буундуу өдөр шөнөгүй нэжигнэж хүн алж хүрээ талсан харийн дээрэмчин цэргийн үүр болсныг яахан мэдэх билээ. Тийм ч учраас богд гэгэнд мөргөж энэ насныхаа хамаг лайланчгийг арилгаж хойд насанда бурхны оронд төрхий хөсөн мөрөөдсөн гинэн сэтгэлд мөргөлчд ашиг хонжаа хайж 8 арилжаа хийхчд олон жил энэ газар эдээшин сууж хүний нүд хуурах эд агуурсаараа алтан уул босгож мөнгө хүлэн хөлдсөн хятадын олон пүүснийхэнч хотын өлөн шороон дээр тоглож өссөн хүрээний унган иргэдч тэр эрх таваараа алхаж сурсан гандан зүн хүрээний лам хуурагч гэсэн ер нь богдын хүрээнд төр орж ирсэн байрын суудаг хүмбэр энэ цагаагч нь дахиад жилийн хавар шиг хатуу харгис төгшүүрт үеиг үл мэднэн билээ. Энэ хавар эд хөрөнгнөөсөө салж амь насаан алдсан хол ойрын аянчин мөргөлчин хотын унган иргэд худалдаа 8-ааныхан нэн олон болжээ. Шөнөн жилгүй буундуу нэжигнэж хүн ардыг нойрноос нь сэрээж хятадын пүүс баян чинэлэг айлыг тонон дээрэмтгэн заншил мэт болж өдөр шөнөгүй морин туурай тажигнан агт морь амбан шар атан тэмээ хөөсөн цагаан цэргүүд зав зайлгарбал аригтж бие биенээ буудаж өндөр шон хашаанаас Орос Монгол хүний дүүжлээстэй хүр салхинд савлан байх болов. Ийм аимшигтай төгшүүрт олон шөнийг зүрх түгшэн өнгөрөөхтөө хөөрхий бүсгүй бүжин лам бас хүсэн хүлээхийн цаглашгүй их зовлон давхар эдэлж байлаа. Түүний олон хоног хүлээж байгаа амраг хархуу нь одоо болтод сураг ажигч байсангүйд маш ит түгшин айж сэтгэлийн төмөн зовлон эдлэвч гэрээс гарч чадахгүй хэлж зөвлөж сэтгэл санааг нь тайтгаруулах хүн ганц дулмаагаас өөр байсангүй. Түүний сэтгэл санаа хаврын тэнгэр адил үнэн бужигнаж хичнээн их зовж буйг дулмаа сайн мэдвч бас өөрөө ханьсан нөхөр нь хол газар яваад сур гархаан болсонд бүжин лам шиг л ганцран гунж айн төгшин сэм санаа алдахаас цаашгүй. Бүжин лам огт танихгүй айлд байгаадаа хүний эрхэж бишүрхэх юм байсангүй. Сэрэнбатын ах түүний эхнэр нь аз холоос зовлон сөрж ирсэн хөөрхий бүсгүйг төрсөн дүүшгээ санаж ачилсанд гомдох юм юундаа байх билээ дээ. Дэлгэр утыг явснаас хойш дулмаатай уламж дотн сайн болж хамаг л бодож санаж явдгаа түүнд ярина. Дулмаа түүнийг тайтгаруулах гэж байдаг л аргаа хийн. Орой өдөштэй дулмаагийн аав ээжтэй баахан юм ярьж цаг өнгөрөв. Гэвч тэр дөрвийн ярьж хөөрөх юм ч барагдаж нэг ярьснаа дахин ярихаас хэтрэхгүй. Харин дулмаагийн аав заримдаа сонин хачин үлгэр туйл ярих тул хоёр бүсгүй их л сонирхдог байлаа. Буундуу намхарч ноход хэсэг боргоож байснаа чимээ алдрав. Бүжин лам салхины хүүхийг чих тавин чагнаж үе санаа алдан хэвтэхтэй Цэрэнбатыгаа л бодлоо. Хөөрхий минь амьдуу өгсөн үү? Амьд минь яваа бол өдийд лав ирсэн байх учиртайсан. Өвлийн дунд сарын 15-нд дамчаатай болзоондоо уулзаж чадаагүй юм болов уу? Тэгээд л хаврын дунд сарын 15-ныг хүлээж байж мэдх юм. Тэр минь намайг нааш явсныг мэдвэл тэнд юунд цаадахгүй. Тэр хүн надаас л болж зовлонд унсан. 2 жил хүнийч бараа харалгүй зэрлэг амтэн шиг уул хатаар тэнсэн. Улаастай бат гүнээс орхож сөүлдээ хятадын 8 пүүсийг дээрэмдэж яваа гэдг нь ер нь үнэн л байгаа та.
Дандаа дам яриа шүү дээ. Би түүнийхээ царайг ганц удаач харсан биш. Дамчаа маань миний сэтгэлийг бодоод түүнтэй болцоо тавьж уулздаг гэж худал ярьдаг юм биш байгаа. Би арай яарад наашаа явчихсан юм биш үз? Үгүй. Би тэнд нэг хоногч байх арга байгаагүй юм. Би чинь 2 жил бас их зовлоо. Зовлонд төгсгөл гэж байдаг бол хотоо гүйцсэн баймаар юм. Моаб минь надаас л болж өнгөрсөн. Ээж минь ганцаараа яаж өдөр шөнийг өнгөрөөж байдаг юм бол намайг нааш явхад бие хүчлэн барьж нулимсаа сэм арчаатал хоцорсон дох хөрх юм. Бурхан л бит хоёрыг дахин уулзуулж их хүрийн хатсан илгийг твтэн үз гэж сэтгэлээ зогоож байхаас биш. Аав маань өнгөрөхдөө юу гэлээ? Миний охин сайнны мөрийг хөөгөөрэй. Энэ муусан хятадууд чамайг эд бараа шиг үн хөөлгөж байсныг мунхаг ховдөг аав нь мэдсэнгүй. Надаас хойш чийл зовно. Эндээс холдвол заяан түшин мэдсэ. Тэр зөрөгтэй аавын хүү бидний өшөөг сайн авч байна. Гэхдээ дэндүү их нүгэл хийж байна шүү. Түүнийг нь л болиулах юмсан. Чи түүнийг түшгэд юр яах бол гэж сэтгэл нь их л хүндүрлэн зовсон байртай хэлсэнсэн. Нэрээ би тэр хүнтэй ханилан сууж аз жаргалтай амьдрах ерөөлгүй юм болов уу? Моаб минь мэдээдэл түүнийг түшгэд яах бол гэж эргэлзэж байсан юм биш байгаа. Учирч уулзах ерөөлгүй болохыг мэдсэн болов уу? Хүний хувь заяа гэдэг мөн ч хачин юм. 2 жилийн өмнө ийм юм болно гэж зүйтэлсэн ч үгүй явжээ би. Хүний хувь зохиол, улс орны хувь зохиол адилхан юм шивтэй. Энэ дайндажи ер нь юу гэж болох болтоо. Дэлгэр батах явахдаа хүн ардынхаа жаргалын төлөө дайнд мордлоо гэж хэлсэн. Дулмаа ихч сайн ханаа яаж яваа бол гэж нач хэл зовж шаналж байна. Энэ буянтай сайн улсыг л гомдоож том болохгүй юм шүү гэж бодлоо. Хаврын бүлээ нараа эсэн цэлмэг өдөр бүжин лам гэрт байж суухын аргагүй тогтор болдоод байхаар нь эгчтэй хэлсэнгүй хашаанаасаа сэмхэн гарлаа. Дулмаа аав ээж хоёртойгоо ямар нэгэн сони юм ярьж байгаа бололтой хаяа инээхэн дуулдана. Гудамжны өлөн шороо аясын салхинд хөдлөн ам хамраар орно. Гадаа тэмч дулаахан биш зэвэргэн салхитай байна. Гудамжаар яваа хүнч бараг алга. Хаяа нэг хүн бараг гүйх шахам өнгөрнө. Ойролцоо байгаа сэлбийн гол наранд гялалзан гялтган урсан. Тэр голыг харамгц төрж өссөн Чингисдийн гол санаанд нь орлоо. Мэдээ орсон цагаасан эхлэн Чингисдийн голын зүлгэн дээр тоглож наадаж байсан багын гин томоогүй насна. Бас нэгэн үдэж тэр голын хөвөөний ногоон зүлгэн дээр анхны хайрыг амтлан мэдэрсэн гинт санагдаж зүрхэн бүлэглэн голоод явлаа. Голын хөвөн дэрвэл ус нь мяралзан жирэлцэн нойтон сэрвхэн үнэр ханхив. Хүүхэд зан хөдөлж жижигхэн хавтгай чулуу олоод ус толоолгон туулай харайлгав. Тэгтэл олон мордын төөргөн гарахаар толгойн өндийн харвал зүүнтэйгээс буу зэвсэг үүрсэн сагсгар цагаан малгайтай хэдэн орос цэрэг зөндөө олон адуу туугаад гол руу орж ирлээ. Бүжин ламын зүрх пал хийж гэрөөдөө гүйх гэснэ эд намайг зүхтахыг мэдээд буудах байх гэж бодоод шалвхан сууж нүүр гараа угааж үе дүр үзүүлэн гараараа ус самрав. Хажуухнаар нь мордын хөл жирэлзэн гол гаталж ус усчүүлнэ. Орос цэргүүд байдгаараа хашгчин гуйхчин адуугаан хөө. Нүдний булангаар харвал 10 хэдэн цэрэг адуугаа хашгчин хөөсөөр өнгөрөв. Тэгтэл төмөн хүний дундаас ч андахгүй танил нүр харагдах шиг боллоо. Бүжин лам хашгирах гэсэн боловч хоолойн зангираад доонч гарсангүй. Орос цэргүүдээс сандарсан бүсгүйг анзаараагүй юм уу? Үгүй бол маш яарсан бололтой адуугаа хөөгөөд талийлаа. Бүжин ламын нүдэнд нулимс хурж Цэрэн Батмин гэж шивгэнсэн боловч түүнийг өөрөө сонссонгүй зөвхөн зүрхэн тэгж хэлсэн бизээ. Холдож буй адуу Орос цэргийн хойноос нулимс бүрхсэн нүдээр харж мөн гэж юу? Үгүй би андуурсан шиг байна. Санаа дагаад л тэр биз. Үгүй яах аргагүй мөн. Би түүнийг нүдээр эсч гисэн сэтгэл зүрхээр танив. Харанхуй шинч байсан миний зүрх танив.
Би анд орох ёсгүй. Биш байлгүй. Хорвоод аль төстэй хүнийг тэргийхв. Олон хоног хүсэж мөрөөдсөн болоод л төстэй хүнийг адилтхан бодоо биз. Миний нүд намайг хоорно гэж юу? Гарцаагүй мөн. Тэр минь хүн алдаг Оростой нийлээд явж байна гэж юу? Энэ байж болохгүй. Тэдэнд баригдсан биш байгаа. Гэж өмрийн холдож байгаа Орос цэргийн хойноос гөлрөн харж байтал хөөй гэх сандарсан дуу гарахаар зочин эргэж харвал дулмаа их л айсан янзтай гүн ирж ханцуунаас нь шүүрэн аваад бурхан минь үгүй чи чинь юугаа хийж эндэрсэн юм? Саяын Оросууд миний айсан гэдэг гэж үгээ таслан хэлээд гэр өдөө барагч ирэв. Бүжин лам түүнд хөдлөгдөж гэр өдөө явж байхдаа нулимсаа шартсангүй эргэн харж Цэрэнбат тэр миний хавч байна гэж чичирхийлэн хэлвэл дулмаагийн сайхан хар нүдэнд айх гайх хосолсон харц илрэн хаан тэрв гэлээ. Тэр Оросуудтай хамт атуу туугаад явж байна гэж бүжин лам аяархан хэлбэл дулмаагийн бие аг зас хийж хаанаас та чи хүн андуурсан байлгүй гэд бараа тасарсан мордонгуудын хойноос аж балмагцсан нүдээр харснаа бүжин ламыг улам яаруулан бараг гүйх шахам явсаар хашаандаа ороод хаалгаад ангинтлан төгжиж сая л ухаан орох шиг болж миний дүү гатуургарч том болохгүй. Саяын Оросууд чамайг анзаараагүй юм уу? Хэрэг өдсөн бол аваад л явчихсан гэлээ. Бүжин лам юу ч хэлсэнгүй гөлөрсөн нүдээр газар ширтэн явсаар гэрте оржээ. Дулмаа хойноос нь орж ирээд гал түлж цайчаанлаа. Бүжин лам санаа алдан шанаагаан тулж суухдаа тэр минь биш гэхэд тийм адилхан хүн энэ хорвоод байх гэж юу? Хэрэг мөн байсан бол миний нүрийг харалгүйгээр нүдний болонгаар дээлийг минь харсан ч таньмаар юм. Энд ирсэн даруйда намайг ирж сурмаар юм. Тэгэхээр биш болж таарлаа гэж бодовч тэр чин зайлбаргүй мөн шүү дээ гэж хажуунаас нь хүн шивнэх шиг болно. Чи тэгээд сайн харсан юм уу? Их ойрхон өнгөрсөн мөн шиг л байсан. Харин сагсгар цагаан малгайтай саарл Орос дэлтийн билээ. Тэгвэл биш. Хизээ Монгол хүн чинь Орос цэргийн хувцас өмсөж явлаа. Аль адилхан хүнийг тэр гэх юм? Чиний санаа дагаад л тэр. Тийм л юм байх та. Цэрэнбатын алаа гэж цагаан цэрэгтэй цуг явах уу? Энэ ч ёстой байж болшгүй зүйл. Тэдэнд баригдсан биш байгаа. Хаанаас? Тийм бол яалаа гэж цагаан цэргийн хувцас өмсөх юм? Шорон оронд сууж байж таарна шүү дээ. Чи шал хэрэггүй юм бодож сэтгэл санаагаа зовоож байх юм. Тэр чинь нэг л өдөр ороод ирнэ. Ирвэлж ирэх болсон ямар нэг гайхам шиг. Чи дандаа л муугар бодох юм. Хүлээж цөхрөөдөл тэр байх та. Үнэнтэй ч би түүнийг ирнэ гэхэд нэг л итгэл алдаад байх боллоо. Миний дүү тэгж бодож болохгүй. Сэтгэлээ чанга барьж тэсвэртэй хүлээ. Хоёр бүсгүй ин ярилцав. Дулмаа цайгаа уудлав. Тэр хоёр энэ тухай дахин ярилцсангүй цайгаан ууцгаа. Үүр тэмдгэрч байхад бүжин лам сэмхэн босож хувцлаад гэрээс гарахдаа дулмааг сэрчихвээ гэж машид болгоомжилсан боловч сэрсэнгүй. Өнгөрсөн шөнө тэр хоёр их орой унтжээ. Дулмаа бүжин ламын үүмэрсэн сэтгэлийг засах санаатай эцгээрээ урт сонин үлгэр яриулсан юм. Дулмаа орой унтсан болоод инхүү сэрээгүй ажээ. Бүжин лам дулмаагийн аавын урт үлгэрийг сонсож байхдаа ч тэр унтах санаатай хэвтэгтэйч тэр товтол Цэрэнбатыгаан бодож өдрийн барааг нь харсан хүнийг лав мөн гэж бат бодоод ямар нэгэн аргаар л түүнийг ирж олъё гэж хатуу шийдсэн ажээ. Түүнийхээ барааг нэг хараад үгийг нь сонсоод нүд ансан ч хамаагүй гэж бодсондоо л ийхүү үүр цүрээр босож гэрээс гарахдаа аимшигт төгшөр ухтана гэж бодсонгүй. Дулмаа түүнийг ирж хайн уйлж унжиж сүйд боломж гэж сансангүй. Хэрв дулмаа тэлж Цэрэнбатыг ирээ гэвэл яавч зөвшөөрөхгүй гэдгийг сайх бүсгүй сайн мэдэж байсан тул түүнд сэжигч авахуулалгүй өчөөхөн амиа гээхийг юм чинээд бодлгүй чанга зориг гарган хашааны хаалгыг тунч чимээ гаргалгүй тайлж гараад хаашаа явах вэ гэж эргэлдсэн ч үгүй сэтгэлийнхэн их хүчинд хөдлөгдөж баруун зүг барин нарийнхан гудамжаар яаруу санд руу явлаа. Тэр минь энэ л зүг явсан гэхээс нэн их яарч зүрхэн түг зохилно.
Уг гудамжны адагт ирэх үед сүр сар хийсэн чимээ гарч нохой хуцгаар учиргүй зочиж дуалдан ухарснаа холох нуур тойрлоо. Хэд хэдэн мухар гудам өнгөрч ихээхэн урт өргөн гудамжинд орж ирээд ийш тийш харвал тэр гудамж хов хоосон бөгөөд үүрийн сүмгэр бүгэн гэрэлд хашаа байшин сүртэй сэрэлцэн бараална. Гудамжны хой талыг барьсган явсаар нэг доголт тойртол морьтой хоёр хүнтэй халц тулчихв. Их лайж хашаанд наалдаад орох газар олж ядан бүлтгэнэ зогсдол хоёр зэрэг мэдэхгүй хэлээр хашгичин нэг нь ташууран гоцолцуулахад ухаан алдах төхөж шургаа хашаа самардан ээжээ гэж орилжээ. Гэнэт миний охин гэсэн дуугарч нэг хүн гараасан шүрч авлаа. Бүжин лам айсандаа болоод дуугарч чадсангүй бүлтгэн харвал таяг тулсан цагаан сахалтай янгхгэр өвгөн гараас нь хөдлөөд алхав. Хоёр цэрэг шоолж байгаа бололтой инээлдснэ давхиад явчихв. Өвгөн тэдний хойноос харснаа. "Чи энэ хар үүрээр юу хийж яваа юм?" гэж зандрангуй асуув. Бүжин лам элбийн үзэгдэл шиг гинэтхэн гарч ирсэн өвгнөөс их айж байсан ч гэсэн монгол хүн болохоор арай аминд хор хийхгүй биз гэж санаад "Зөвхөр ахтайгаа уулзах гэж" гэдэг. "Эндээс боошуухан холдъё" гэж өвгөн хэлээд бүжин ламын хөтлөн гудамжны болон тойрсноо. "Ах чинь хаана байдгийм?" гэлээ. "Мэдхгүй, цэрэгтэл байгаа бах." "Цэрэгт гинэ. Хаана байдгийм?" "Мэдхгүй юм аа. Би тэгж л бодсон." Өвгөн дуугийнхэн хэсэг явж байснаа бүжин ламыг ихэд сонжих мэт хөлөөс толгой хүртэл нь харснаа. "Чи хөдөөний хүүхэд юм аа янз. Энэ хөл өмөний үед ганцаараа явж байхдаа айхгүй байна уу? Мөн ч тоогүй байна" гэлээ. Иймэг сонсоод бүжин лам бас айчихв. Энэ өвгөн намайг яагаад хөдөөний хүн гэж таньж байгаа юм бол? Арай даашин хүүгийн пүүсний далдын туршуул намайг мөрдөн мөшгөж яваа юм биш үз гэхээс би энэ зарсхийв. Өвгөн дахин юм хэлсэнгүй ийш тийш харж байснаа гарыг нь тавихаар эргээд гүйх гэтэл өвгөн ухсхийж гараас нь шүрч аваад "Байзг юм. Би чамд тус болж ч магадгүй" гэлээ. Гэнэт буу тасхийв. "За охин минь, хүн алж байх шиг байна. Намайг хөдлөөд яв. Чамд аюул осол болохгүй" гэж өвгөн хэллээ. Бүжин лам яах учраач олсонгүй. Түүнийг орхиод явъя гэхэд ойрхон хүн алж байгаа цагаан цэрэгтэй дайралчих чинь билүү гэж бодоод өвгөний хөтлөөд хэд алхтал удамж өгсөд морьтой цэргүүд давхилдан айсвэ. Тэднийг тулж ирэхэд өвгөн нүдэ анж өрөөсөн гараараа залбирав. Морьтой цэргүүд тэр хоёрыг тойрон бүчгэд бүжин лам айж төгссөн нүднийхээ булангаар сэм харвал бүгд л цагаан хурган малгайтай цэргүүд байв. Морьтой хүмүүсийн дундаас монголчууд царайтай хүн гарч ирээд гартаа барьсан цаас руу хялам хийснэ. "Үүнийг та нар наасан уу?" гэж муухай ирлээ. Бүжин лам юун цаас болохыг ч мэдэхгүй учраа толгой сэгсрээд тэдгээр хүмүүсийн дотор Цэрэнбат байж магадгүй гэж гөлрөн ширтэнэ. Өвгөн дөнгөнтөл майн уншиж "Боин та юм хайрал бэмөр хархаа байсан зовлон тамтан өнчөн охинороо үрэ хороо эргэж явна эдих юм хайрал" гэж гараа сарвайлаа. Өнөө монголчууд царайтай хүн газар руу нулимаад "Үхэж хэвцэн муу новш" гэж харааснаа ташуураар өвгнийг хальт оруулгаснаа бүхийн сайн хараад "Ийм сайхан хүүхэн энэ муу гуйлагчинд бас за ядаг байжээ. Даанч завалга түүнээс биш ч чамтай наригмар байна" гэж шүс өсчүүлэн хэлснэ моря салам ороолгон ухс хийхэд цэргүүд нь даган давхжээ. Өвгөн тэднийг далд орсон хойно санаа намарсан бололтой гүнзгий амьсгаа аваад "Бэд хоёр бас нэг аюулаас мултарлаа та. Чиний үдсгэлэн төгс царай гайч ирхэн. Цагаан цэрэг дайралдвал өрөөс нь нүдэн анж хазгар доглон болж яваараа" гэж захив. Бүжин лам сонин өвгний гайхан харж ямар учиртай хүн болохыг тааж ятан байжээ. Өвгөн ийш тийш харснаа "Хүн харж байгаараа" гिचгээд өөрөөсөө бичгтээ цаас гаргаж баашингийн туурганд наачгаад бүжин ламын хөтлөн бараг гүйх шахам явхад бүжин лам ч бүр гайхлаа. Тэр хоёр өөр гудамж орж өвгөн бас нэг бичиг наачив. Өглөөч болж гудамжны хөл хөдөлгөөн ихсэж морьтой явган хүмүүс нааш цааш сүлжин явах нь олшров. Өвгөн нүдэ анж буянтан юм хайрл гэж хашгирна. Түүнд юм хайрлах буянтан нэгч байсангүй. Өвгөн ингэж юм гуйх зуур хүний нүд харивлан байж бичигнэ.
Өдөөс нь хэдэн цагаан зэрэг ирж яваа харагдахаар өвгөн бүжин ламыг нудраад нүдэн анаад бөхтөнгөн алхахдаа мөн л юм хайрлаа гэж байдаг тэнхээгээр хашгирав. Бүжин лам баруун хөлөө чирч ядан доглон болж өвгнийг хөтлөн явлаа. Цагаан цэргүүд тэр хоёрын хажуугаар тоомжиргүй өнгөрөв. Өвгөн нэг хашааны үүдний явган сандал дээр сууж бүжин ламыг тогтоон сайн харснаа. Чи надаас айц сэжиглэх явдалгүй. Би ахыг чинь олгож чамд тус болж магадгүй. Ах чинь цагаан цэрэгт байдаг юм уу? Гэж асуулаа. Бүжин лам төвдөрсгийн байснаа. Тийм байх гэж бодсон. Нэг адилхан хүн байсан гэлээ. Ах минь чи холын хүн үү? Гэж өвгөн асуувал бүжин лам хэдий айж болгоомжлон байсан ч гэсэн. Тийм ээ, холоос ирсэн. Ах бид хоёр төөрөлдсөн юм. Би ахыгаа энэ газар бий гэж дуулаад ирсэн юм. Тэгэд уулзч чадахгүй байна. Өчигдөр гадуур явж байтал түүнтэй адилхан хүн цагаан цэрэгтэй цуг явж байсан юм. Тэгээд л түүнийг ирж хаач яваа юм гэж хэлэхдээ энэ хүн Цэрэнбатыг олоход тус болж магадгүй гэж санджээ. Өвгөн бодол болж байснаа. Хотын дотор цагаан цэргийн хэд хэдэн хуаран бэ. Хоёул тэр хаваар явж ахыг чинь эрэлдэ. Бид хоёр бие биедээ тус болох юм шиг байна. Би олон хүний дэргэд сохор уйлагчин болон чи хөтөлж явдаг юм шүү. Ингэхдээ чи өөрөө бас хазгар доглон болохоо мартав. Тэгэхгүй бол цагаан орсуу чамайг булааж аваад явчихна шүү. Түрүүн тэр нэг бурайд зэрэг юу гэлээ? Энэ цагааныхан хүрээний алил өнгөтэй өөдтэй царай зүстэй бүсгүй чүүлийг сүйдэлж байна. Чи ганцаараа гадуур явсны хэрэг ёр байхгүй. Харин өнөөдөр ханиндаа жаал явъя гэлээ. Өвгний түрүүний наасан бичигний дэргэд олон хүн овоорхыг бүжин лам харснаа. Өвгөнгөө таны наасан энэ бичиг ямар учиртай юм гэж зүрхлэн асуувал өвгөн тохоогоороо нударч хаяархан гэм намайг наасан гэж мэдвэл толгойг минь тастан шүү гэж шивнэ. Өвгөн бүжин ламын гараас хөтлөн олны хурсан зүг самхин ойртлоо. Нэг өндөр хүн тэр бичгийг хуруугаараа зааж Монгол ардын намаас төмөнд тунхаглан зарлах бичиг. Монгол олон аймгийн ард түмний эрх мэдлийг мандуулан төмөн ардын гашуун зовлон арилгаад энг төвшнөөр аж төрөн бусад олон үндэстний улсын адил альва эр чадал эрдэм бэлгэм бадруулан гэгэрүүлж улам боловсрон хэм тэгш жаргацгаахыг хүснэ хэмээн дуудан уншихад өвгөн үл мэдхэн инээмсэглэв. Гэнэт буу тажигнаж бичгийн дэргэд хурсан хүмүүс тал тийшээ бут өсрлээ. Уран морьтой цагаан цэрэг давхин ирж зүхтаасан хүмүүсийн хойноос дараалан буудлаа. Өвгөн нүдэн анж гараа сарваагаад буянтан юм хайрл гэж хоолой мэдэн хашгирав. Бүжин лам бас баруун нүдэн анжгаад догонцож өвгнийг хөтлөн хэд алхав. Морьтын цэргийн нэг нь хананд наасан бичгийг хуу татан авч урж хайснаа ийш тийшээ харахад хавьор нэгч хүн байсангүй. Сохор гуйлагчинд уураа гаргах санаатай давхин ирснэ бүжин ламын мөрлөө чанга оруулахчод бижигнүүлэн давхиж алга болов. Өвгөн тэр цэргийн хойноос муухай харж "Зоодох нь юу ч биш" гэснэ. Хуулж хайсан бичгийн оронд дахин бичиг наачгаад бүжин ламын хөтлөн тэндээс бушуухан холджээ. Бүжин лам учир нь үл олдох өвгөнтэй учирсандаа ихэд гайхаж байсан боловч Дэлгэр Батах ардын намын цэрэг болоод явчихсан. Тэр ардын намаас төмөнд тунхаглан зарлах бичиг гэгчийг энэ өвгөн энд тэндгүй нааж авах ботход лав сайн хүн байх ёстой гэж бодоод өвгнийг дагаж явна. Тэр хоёр явсаар том хашааны үүдэнд ирлээ. Өвгөн хашаа өөд харж "Энд цагаан цэргийн нэг хуаран байдаг юм" гэлээ. Өвгөн хаалганых нь хавцаа зогсож буйлахгүй. Бүжин лам Цэрэнбатыгаа битүүхэн хайна. Хашаан дотроос морьтой цэрэг байн хэд хэдээрэн гарч тал бүр тийш явна. Тэр хоёр тэндээс бас нэг хуарангийн гадуур баахан эргэлдэв. "За, дүү минь одоо харь ингэж явж болохгүй. Бэгээрд чинь дөгөөлж өгье. Чи хаана байдаг вэ?" гэж өвгөн асуулаа.
Зүүн хүрээнд гэж бүжин лам хариулав. Тэр хоёр хөдлөлдсөн явсаар нэг хашааны булан тойртол өндөр шонгоос дүүжилсэн хүнтэй тулгарчхав. Бүжин лам дуалдаж өвгний бөөрөнд наалтахад "Охин минь битгий айж сандар. Цагаан орс гэж энэрэг сэтгэлгүй ярахчин байгаа юм. Тэд чинь гэмгүү номхон ард олныг ингэж л алж ядаж тарчилган зовоож байгаа юм. Гэлээж хийсэн хар цард бидэнд жаргах цаг ирнэ. Харь орны дээр нь чид манай орноос хөөгдөж алга болно. За, энэ дудаад юу хийх вэ?" гэж өвгөн хэлээд дүүжилсэн хүнээс бошоохон холдлоо. Өвгөн бүжин лам хоёр үүр цайж байхад уулзсан газраа буцаж ирлээ. Өвгөн бүжин ламууд харснаа. "Бид хоёр өглөө эрт энд уулзснаа санаж байгаа байж" гэлээ. Бүжин лам ийш тийш харснаа. "Нэрээ тийм байна шүү" гэв. "Чи энд хэзээ ирсэн?" "Хүрээг цагаан намын цэрэг эзэлж байх үеэр л ирсэн." "Одоо хаана хэнийд байгаа вэ?" "Ахын да." "Ахих чинь хэнийг гэдэг айл вэ?" "Би зүүн хүрээнийх нэг бараг танин шүү." "Дэлгэр бат гэдэг юм аа." Өвгөн зог туснаа. "Дэлгэр бат гинэ. Дуулсан нэр санагдах чинь" гэснэ. Бүжин ламыг дахин нэг харлаа. Бүжин лам мөн л гайхсан нүдээр өөдөөс нь харж "Манайх тэр харагдаж байна" гэж хуучин хүрэн хаалгацаа. Өвгөн заасан хаалгууд харж үл мэдэг инэв хийлж энэ үү? Ах чинь би юу гэвэл "Байхгүй, хол юмд явсан" гэж бүжин лам бас хаширлав. "За хүүгээ, ах нь буцъя. Чамд аминчлан захихад гадуур явах хэрэг ёр байхгүй шүү. Энэ хөл өмнө үед хашаанаас нь толгоогооч зухуулгасны хэрэггүй. Чиний тэр ах чинь цагааны цэрэгт байгаа ч юм уу үгүй ч юм бэлүү. Бас цагааны хааны цэргүүд чинь хуаран байрандаа бараг байхгүй дандаа гадуур явдаг улс. Чи олж уулзахгүй байзаа" гэлээ. Хаврын дунд сарын 10-ны бүрхэг өдөр Гэндэнгийн хороонд ихээхэн өөрчлөлт гарчээ. Энэ өөрчлөлтийг баруун жанжны тушаалаар хийсэн бөгөөд удахгүй дайнд мортохын тулд ийм өөрчлөлт хийсэн юм гэж дуулдав. Тэр өөрчлөлтөөр очрын зуутад байсан Орос цэргийг өөр зуутад шилжүүлэн дам бурайд Монгол цэргээр зуут байгуулж Сэрэнбатыг зуутын туслах болгов. Гэндэн мөн энэ зуутад 10-ны дарга болж хуучин 10 цэрэгтэйгээ иржээ. Энэ зуутыг шилмэл морин зуут гэж нэрлсэн нь бас учиртай. Зуутад орсон бурайд Монгол цэргийн ихэнх нь дайн тулаанд явж байсан моринд харамгаа улс байжээ. Гэндэн шин зуутад ирээд хамгийн түрүүн Батуйв туслахтайгаан уулзав. Ихэмсэг байрын ширүүн харцтай, ширвэ хар сахалтай залуухан ирийг бурайд хүн гэж бодож байлаа. Гэтэл тэр нь бурайд аялга огт байхгүй. Цэвэр халах аялгаар ярихад ихэд гайхаж байжээ. Гэлээч түүний нэр нь яах аргагүй бурайд байсан учраас онон балжийн бурайд байх нь гэж бодсон боловч Монголын бурайдууд нэрээ ингэж хэлдэггүйд бас эргэлзэнэ. Батуйвын яриа гадаа дүрх байдал, зан араншин нь дэндүү зэрлэг, тунч аюултай санагдсан тул түүнтэй нэг их шадралн танилцахыг хүссэнгүй. Түүнээс аль болохоор хол хөндий явахыг эрмэлзэнэ. Гэндэн зан шин зуутад орсон боловч үүдний харвал манаатай аль болохоор эвтэйхэн харилцах нь хэвээр тул орой үчээр гадуур явж амждаг байв. Ингэж явхдаа ардын намын төмөнд тунхаглан зарлах бичгийг хүрээний хашаа байшин заримдаа цагаан цэргийн хуарангийн үүд халгаар наадаг байжээ. Бас хүрээнд байгаа намын нөхдөдтэй уулзаж цагаан цэргийн байр байдал, зэр зэвсэг цэргийн тоо зэргийг мэдээлдэг байлаа. Нэг удаа сохор өвгөн болж бичиг нааж явхдаа бүжин ламтай санамсаргүй дайралцсныг дээр өгүүлсэн билээ. Дэлгэр Батын тийм бүсгүй хаанаас хэдий дэрв холоос ирсэн гэхийг бодоход Дэлгэр Батын хамаатан байж таарна. Дэлгэр Бат ганц дүүтэй гэдгсэн тэр дүүгийнх нь эхнэр юм болов үгүй байхаа. Тэр бүсгүй чинь ахаа ирж хайж явна гэсэн шүү дээ. Тэгэхээр Дэлгэр Батын хамаатан байх нь ах нь цагааны цэрэгт хүчээр баригдаад явж байж мэдх юм. Ямар ч гэсэн нэг зав гаргаад тэднийхээр очие. Сайн нөхдийнхөө ар гэрийг харж үзэх нь миний нэг гол зүйл байх ёстой гэж бодсон ажгүй. Хүн хаалга аяархан зохиход дулмаа бүжин лам хоёр анхандаа мэдсэнгүй. Дахиад арай шанхан зохихоор бүжин лам сэртгэж "Байц хүн хаалга нүдэд байна уу та?" гэд бослоо. "Тийм байна. Яадаг вүлээ?"
Гэд дулмаа бас босов. Хаалгыг нь нэгэн чигт аяархан зохино. Хоёр бүсгүй айж эмээсээр гэрээсээ гарлаа. Бүжин лам энчил ав цэрэн бат байх гэж бодохоос зүрхэн хүчтэй цохилон амьсгаан дээрдэв. Хоёр бүсгүй гэрээс гарахад хариу гэрээ болж байлаа. Хаалга зохиж байсан хүн тэр хоёрыг гарч ирэхийг мэдээд цохихон болов. Яах вэ гэж дулмаа аяархан шивгэнвэл бүжин лам хашааны хаалга руу харснаа. Хоёлаа хаалганд сэмхэн ойртъя гэж бас шивгэнэ. Тэр хоёр өлмий дээрээ гიშгэн явсаар хаалганд ойртвол дулмаа хаалгаан тайл би гэнтэн байна гэх нь бүжин ламд танил юм шиг санагдав. Дулмаа хаалганыхаа өнсийг яаран мулталвал ханхар томор орж ирээд хаалгыг бушуухан хаалаа. Та нарыг айлгаж сандрахчих уу да гэлээ. Айж төгшөөдөл сууж байна гэж дулмаа хэлээд хаалганыхаа өнсийг шургуулв. Гэнтэн гэр өө шууд алхахад дулмаа бүжин лам хоёр хойноос нь даглаа. Дулмаа гэрийнхээ өөдөнд ирээд гэндэнгээс төрүүлж эсгийн үд сөхвөл гэнтэн бөхиж орлоо. Гэнтэн тулганы баруун талаар тойрч нэлээд дээхэн гараад тухлан суув. Дулмаа халуун цай аяглан барихтаа та энд л байгаа юм уу? Хоошоо яваагүй юм уу? Гэвэл гэнтэн аяхтаа цаг тосон авч хоошоо явж амжаагүй л байна. Удахгүй явна гэлээ. Дулмаа тавхтай эдээ ойртуулж тулган дээр тоогоо тавина. Миний дөө пингээс мах оруулаад ир гэвэл бүжин лам бослоо. Гэнтэн цай очихцоор надад хоол хийх гэж байгаа бол хайраггүй. Би саяхан хоол идчихсэн гэхээр бүжин лам яах вэ гэсэн байртай дулмаа өд харлаа. Юу гэсэн үг хоосон хонох гэж юу гэж дулмаа өгөөлөв. Гэнтэн инээмсэглэн нэрээ би хоол идчихсэн. Бас тэгээд одоохий явна гэлээ. Дулмаа санаа алдаад та дантал яруу санд руу явах юм та гэд тоогоогоо авлаа. Яруу санд руу ажилдаа болоод л тэр шүү дээ гэж гэнтэн инээмсэглэв. Бүжин лам энэ ханхар хүнийг хаана үзлээ гэж хичнээн бодсон ч санаанд нь орсонгүй. Уулзаж учирч яваагийн байлгүй гэж бодоход дуу нэг л танил юм шиг санагдана. Дэлгэр бат ах хоёр минь амьд ментал явдаг байхаа та гэж дулмаа санаа алдан хэлбэл гэнтэн тавхтай эдэнээс амсаад их сайн яваа. Саяхан хяагтаас хүн ирсэн. Тэгээд л та бүхэнд сонин дуулгах гэж явна гэвэл дулмаа төхөн суулаа. Гэнтэн хоолоогоо засснаа. Сүхбаатар тэргүүтэй намын нөхөд ардын засаг төрийг байгуулж цэрэг зэвсэг хуралдуулаад саяхан хяагт хотод үүрлэж байсан олон мянган гамин цэргийг даран сөнөөсөн байна. Тэр дайнд Дэлгэр бат Нямаа хоёр гавшгаалan байлцсан гин. Ингээд Монголын ард түмэн эрх чөлөөтэй гаднаас халдах дайсангүй дотроо дарлах эргэтэн дарахтангүй болж амар тайван аз жаргалтай сайхан амьдрахын үүд хаалга нээгдэж байна гэлээ. Дулмаа түүний ярьсныг сайн ухаарсангүй. Тэр ардын нам засаг төр гэдэг чинь юу юм бэ гэвэл ардын нам засаг гэдэг бол ухаанда энэ Монгол улсыг өдөртөн тэргүүлэх засаг төр юм гэж гэнтэн хариулв. Тэгээд тэндэ байгаад л байх юм уу? Хаанаас та дулмаа минь. Манай ардын намын зорилго бол Монгол орноо гамин цагаан намын цэргээс цэвэрлэж ард бидэнд эрх чөлөө олгох юм. Удахгүй энд хүрээд ирнэ. Хизээ ирэх юм бэ? Түүнийг бэ мэдэхгүй. Бидэнд дайсан хар буруу санаатан олон байна. Олон хоногийн бэрхшрүүн тулалдаан болно. Бурхан минь бас л дайтаад байх юм уу? Гамин чи яах вэ? Зүгтаагаад л алга болж байна. Хүрээнд байгаа цагаан намын хулгай нарыг даран сөнөх болно. Бурхан гончгсон минь дайнд яваад тэднийг минь аварч өршөө. Дулмаа минь ээлдэвт зовж өмөрч сандраад юу хийн? Манай Дэлгэр бат Нямаа хоёр бол зориг зүрх ихтэй мэргэн сайн бууддаг хүмүүс. Ийм хүмүүсийг дайсны сум даадгүй юм. Дулмаа их чинь танихгүй хүнтэй ийн ярихад бүжин лам ихэд сонирхож бас дайн дажин гэж сонсоод сэтгэл төгшин байлаа. Гэнтэн бүжин ламууд хяламхийн харснаа энэ хүүхэд хэзээ ирэв гэвэл дулмаа бүжин ламыг яах вэ гэсэн янзтай харж өвөл таныг манад нэг ирээд явсны дараахан ирсэн юм а. Манай Дэлгэр батын дүүгийн гэд цааш ярих гэтэл бүжин ламын царай улааж доош харахаар нь үгээ тасалж худал ханиа. Гэнтэн ч тэр бүсгүйг ич зовлоо гэдгийг мэдэж
Дэлгэр бат минь ганц дүүтэй гэдгсэн. Одоо нутагтаа байгаа юу гэвэл нутгаас өвлөл наашаа гарсан гин одоо болтол алга энэ хүүхэд төрүүлээд ирсэн юм а. Тэгээд бид хоёр их хөхтэй энэ маань хэд хоногийн өмнө түүнийг цагаан цэрэгтээ явж байна гэж ярьсан юм. Тэгсэн чинь маргааш нь үүр зүрээр алга болчихлоо. Би ухаан алдах төхөж хавийн айл хунраар ирж хайгаад л уйлж унжаад байсан чинь ашгүй хүрээд ирлээ шүү. Миний баярлсан гэж ихтэйхэн хаачив ийчив гэдэл асууж шалгаасан чинь түүнийг ирж сурж явсан юм гин. Гинэн томоогүй болоод л тэр шүү дээ. Тэгж явахдаа нэг хачин өвгөнтэй дайралцсан гэдэл үйлгэр шиг юм ярьсан гэж дулмаа ярихад гиндэнгийн инээд хүрсэн боловч царайгаан төв болгож нээрэл томоогүй тэждэ. Энэ хөл өмнө үед гадуур явах хосолтой шүү. Тэгээд тэр дүү чинь цагаан цэрэгтээ цуг явж байсан болов уу гэв. Хаанаас та энэ хүүхэд андуураа биз? Хорвоод аль адилхан хүнийг хэлж барахв. Миний дүү юу болоо гэж цагаан цэрэгтээ нийлэхв гэж дулмаа ярьлаа. Энэ охин нөхрөө ирж явж л дээ. Надад ах гэж хэлсэн. Худал хэлсэн байх юм. Арай тэр нөхөр нь цагааны талд хууртагдж мунхран дагаж яваа олон хүний нэг биш байз гэж гинтэн бодоод тооноор тэнгэр харснаа. Би та нарыг ямар шүү янзтай байгаа болоо гэж сэтгэл зовоод уулзах санаатай ирсэн юм. Ээжийн чинь би сайн биз дээ гэлээ. Бид яах вэ? Айж төгшөөдөл өдөр шөнийг өнгөрөөч байна. Ганц шинж гэсэн санаа амар унтах янз алга гэж дулмаа хэлв. Дайн дайжны үед хянуур болгоомжтой байхаас илүү сайн байхгүй. Та нар хоолундаар хэрэг байна гэж гиндэн асуувал одоохонтой болж л байна гэж дулмаа хариулв. Гиндэн гаансаа төрүүлээд бослоо. Та хоноод явахгүй мó гэж дулмаа сандрангуй асуув. Явуулгүй болохгүй. Шин асуултаа биш үү? Би цэргийн хүн юунаас айх вэ? Гиндэн энэ хоёр бүсгүй хашааныхаа хаалх хүртэл дагаж явлаа. Гиндэн хаалгаар гарахдаа за та хоёр ордоо. Зав олдвол эргэж тойрч байхыг бодно. Дулмаа минь. Та хоёр гадуурл гарч том болохгүй шүү гэж аминчлан загчээ. Гиндэн харанхуй гудамж уруудан хурдан алхаж байхдаа Дэлгэр батын дүү гэж ямар хүн байна. Тэр бүсгүй хүн андуурсан ч байж болох юм. Үнэхээр цагаан зэрэгтэй нийлээ таваргаж явдгийн биш байгаа. Нутгаас өвлөл наашаа гарсан гэхийг бодоход өдийд хүрээд ирэлгүй яах вэ? Зам зууртаа цагаан зэрэгт баригдчихад явж байж чи мэднэ. Цаг төр уймж буй ийм үед хүн хаашаач холбирч мэднэ. Дэлгэр батыгаан дуурай бол сайхан сэтгэлтэй үнэнч сайн хүн байх ёстой. Харин ууртагдж төөрч мөнгнаад юм хүчин давтаад явж байж мэдх юм гэж бодно. Олон жил амьдарсан хүрээн нэг л эл хол оргиод бүгд л үхэж сөнсөн балгас шиг санагдах нь гинтэнд хачин эвгүй байлаа. Урд өмнө шөнө оройч явж байсан, заримдаа гудамжны мухарт хоргодож үүр цайлгачж байсан. Тэгэхэд ийм эл хол гэгээчгүй харанхуй байгаагүй санагдана. Шөнийн харанхуйд айн самууны хөл өмнөөс айдгүй хогийн өлн ногтол тэнд үе боргоохон дуултна. Хяагтад манай ардын намын цэрэг гаминг бут зогсон тухай хүрээнийхэн аль хэдийн мэдсэн байна. Хяагтаас цухтаасан гамингууд хүрээ чиглээд л ирж дуулдах юм. Тэр үнэн бол энэ барууныхан яавч зүгээр суухгүй тосож байлдах байх. Өгөө бол нэгэнд хүрээг эзэлж авсан болохоор тоохгүй ч байж мэдх юм. Гамингууд хүрээнд халдаж зүрхлөхгүй. Гамин ч тэр, цагаан ч тэр аль нь манай ард түмний дайсан. Эд өвөр хоорондоо зуудаг нохоо шиг хэмлэлцэж байгаа нь ганцхан л олзашгаан булаацалдаж байгаагаас биш. Монголын ард түмний ашиг тусын төлөө яавч биш шүү дээ. Баруун жанжин хүрээ гамингаас чөлөөлж богдыг хар гэрээс аварсан гэж сайнэр дуулах гэж л гаминтай байлцсан биз. Нэгэнт тэр зорилгодоо хүрчгээ одоо гаминтай дайтаж хүчээ дэмий барахыг бодохгүй ч байж мэднэ. Гинтэн ингэж бодоод явж байтал өөдөөс нь хэдэн морьтой хүн давхиад гарч ирэв. Гинтэн тэднээс огт айсангүй өөдөөс нь тулж очиход
Морьтонгуудад айрчих шахан хажуугаар нь өнгөрснөө сая л түүнийг үдсэн бололтоо зогс гэж муухай ойрлов. Гэнтэн зогсоход тэд эргэж ирэн бүслэн авлаа. Чи юу хийж харамхуй шин тэнэж яваа новшив гэж нэг хүн зандрахад би өөрийн хүн байна гэж гиндэн ажиггүй хэлээд зогцож буй омголон морьтойгоо ноцолдон арай хийж тогтоож амтсан хүн рүү дөхөж өөрөөсөө үнэмлэх бичгэн гаргаж сарвайлаа. Тэр хүн үнэмлэхийг нь шүүрэн авч шүдэнд зурж хараад 10-ны дарга гэж дуулах төдий уншснаа. 10-ны даргагүй хайчаад явж байна гэж доолонгуй асуув. Гиндэнгийн зэв өхөрч тусгай даалгавар гүйцэтгээд хуаран өдөө явж байна гэвэл тэр хүн үнэмлэхийг нь өгчгөөд явж болно гэлээ. Гинтэн орос хэл сайн мэдэх учраас эргүүл ихэнтэй хэл амаа амархан олдсож бас хорооны даргаас шийтгэн олгосон үнэмлэх нь хэнийг ч үл сэжиглүүлэх ажээ. Тийм учраас шөнө оройч гисэн гадуур инхүү явахдаа юунаас ч үл айн. 16 дугаар хэсэг төгсөв.